30 жилийн өмнө бидний хүсэж байсан, мөрөөдөж байсан үндсэн зорилтууд бол бас зохих хэмжээнд бол одоо биелэлээ олсон гэж бид нар дүгнж байгаа. Тэгээд энэ 30 жилийн ойн арга хэмжээнд дотор бол ардчилсан нам одоо оройлон, мандайлан тодорхой ажил одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулах ёстой гэж үзэж өнгөрсөн жил ардчилсан намын даргын шийдвэр гарч тэр шийдвэрийн хүрээнд дотор бол бид нар нэлээд олон ажлуудыг бол төлөвлөсөн байгаа. За энэ ажлууд бол дотгошоогоо аль нь руу чиглэсэн ийм арга хэмжээнүүд байх юм байгаа. Тэгээд энэ ажлын хүрээнд дотор бол бид нар бас хэд хэдэн арга хэмжээнүүдийг зохион байгуулад эхэлчихсэн байгаа. За дөнгөж сайхан гэхэд бол КАС-тай хамтраад Монголын ардчлалаа оролцоотой холбоотой асуудлаар бас эрдэм шинжилгээний хурал семинар зохион байгуулсан. За бас хэд хэдэн арга хэмжээнүүдийг бид нар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ бүх арга хэмжээний одоо нэг том оргил цэг нь болж эх оны одоо энэ оны 12 сарын 5-нд ардчилсан нам маань олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаамаа. Тэгээ энэ ажил маань бол одоо бас өнөөдөр эхэлчихсэн биш. Үндсэндээ бараг жил гаруй бэлтгэл ажил нь хийгдээд явж байна. Тэгээ өнөөдөр бид нар албан ёсоор одоо энийг зарлах хэмжээнд хүрлээ гэж үзэж байгаамаа. Тэгэхээр эх оны явах одоо энэ оны 12 сарын 5-нд ардчилсан намаас олон улсын хурал зохион байгуулнаа. Тэгэхээр өнгөрсөн оны 3 сард олон улсын ардчилсан холбооны одоо удирдагчдын уулзалтан дээр анхудаа манай намын дарга Эрдэнэ оролцож одоо эх онд Монголын ардчилсан хөдөлгөөний 30 жилийн ойг тэмдэглэж олон улсын том одоо арга хэмжээ зохион байгуулах бодолтой байгаагаа зарласан. За үүний дагуу одоо ингээд энэ оны 12 дугаар сарын 5-нд албан ёсоор бид олон улсын хурал зохион байгуулнаа. Энэ хурлыг бид манай намын одоо гишүүнээр орж ажилладаг олон улсын ардчилсан холбоо гэдэг байгууллагын энэ одоо хүрээнд дор энэ байгууллагатай хамтарч зохион байгуулна. За энэ одоо хурал зохион байгуулж байгаагийн зорилгыг та бүхэн ойлгож байгаа байх. Өнөөдөр одоо манай 90 оноос хойш явж байгаа манай ардчилсан хувьсгалын ардчлалын одоо өргөн хүрээтэй зорилтууд бол хэрэгжсэн. Өнөөдөр Монгол улс зах зээлийн эдийн засагтай, чөлөө зах зээлийн эдийн засагтай эрхчлөө хүний эрхийг хүндэтгдэг, тодорхой хэмжээнд чөлөө сонгуул явуулдаг, сонгуулийн үр дүнгээр засгийн эрхээ тайван замаар шилжүүлдэг ийм ардчилсан оронд бид нэр цооцогдож явсаар ирсэн. Гэвч одоо өнөөдрийн энэ өндөрлөгөөс 30 жилийн өндөрлөгөөс харахад манай Монголын ардчлалын хувь заяанд бас одоо нэгэн одоо анхааралтай харах, ажиглах, дүгнэх, за мөн одоо болгоомжлох ийм асуудлууд гарч ирж байгаа. Энийг та бүхэн одоо надаар хэлдэггүй бүгд мэдж байгаа бах. Энэ одоо 30 жилийнхаа явцад бид одоо юун дээр нь алдаж онов, ямар амжилтанд хүрэх гэдгээ дүгнэж одоо олон улсын хэмжээнд ижил одоо үзэл бодолтой намуудынхаа хүрээнд бид энийг одоо дүгнсэн хурал хийя гэсэн ийм зорилго тавьж байгаа. За ер нь бол энэ хурлыг хийх одоо ач холбогдол нь өнөөдрийн байдлаар харахад улам одоо өндөр болж эхэлж байна. Улам их шаардлага гарч ирж байна. Яагаад гэвэл өнөөдөр Монголын ардчилд дотоодоос болон одоо гадны оролцоотойгоор аюул нүүрлж байна гэж одоо бид өнөөдөр үзэж байгаа. Тийм учраас бид энэ ардчлалын зөв зам руу оруулахын тулд зөв одоо чиглэлээр явуулахын тулд бид өөрийнхөө ижил бодол, үзэл бодол нэгтэй нөхдөөтэйгээ хамтарч Монголын одоо энэ ардчлалын хөгжил ер нь чухам юу нь болохгүй байгаа, юу нь болоод байгаа, ямар аюул учраад байгаа гэдгийг олон улсын хэмжээнд ярих ийм шаардлага байна гэж үзэж байгаа. За энэ хүрээндээ бид энэ хурлыг зохион байгуулнаа. Өнөөдөр энэ олон улсын ардчилсан холбоо гэдэг байгууллагад одоо 80 гаруй улс төрийн намууд нэгдсэн байдаг. Та бүхэн мэдж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, Америкийн нэгдсэн улсын бүгд найрамдах нам өнөөдөр төрийн эрх барьж байгаа энэ нам, за Английн консерватив нам мөн төрийн эрх барьж байгаа. Ингээд сайжлбал одоо өндөр хөгжилтэй Канада, тэгээд баруун Европын одоо орнууд голцоо одоо голц өмнө болдог энэ байгууллага өнөөдөр одоо бүх твийн одоо 80 гаруй одоо улс төрийн намууд нэгдсэн байдаг энэ том одоо байгууллага. Та бүхэн мэдж байгаа өнөөдөр Монгол Ардын нам бол социалист интернационал гэдэг
одоо 100 гаруй жилийн түүхтэй байгууллагын гишүүн социалист зүүн чиглэлийн нам бид бол баруун төвийн үзэлтэй намуудын олон улсын байгууллага болох энэ олон улсын ардсан холбооны гишүүнээр 1993 оноос хойш одоо явж байгаа. Энэ байгууллага бол анх 1983 онд байгуулагдсан ийм олон улсын байгууллага байдаг. Эннийхээ хүрээнд бид энэ хурлыг зохион байгуулна. Энэ байгууллагуудынхаа гишүүдэд бүгдэнд нь урилга өгсөн байгаа. Одоо удахгүй 4 сарын ихээр амар жаргал дарга битээр энэ байгууллагынхаа хуралд одоо оролцсон. Энэ хурал дээрээс мөн одоо энэ хурлынхаа талаар ярьж урилга одоо бусад бичиг баримтуудыг бол гардуулж өгнө гэсэн бодолтой байгаа. За энэ хурал бол олон улсын хурал. Хуралд бол одоо дор хаяжны 50-60 орны одоо гадаадын төлөөлөгч оролцсон. За оролцох төлөөлөгчтэй хувьд гэх юм бол ардчлаар одоо олон жил хөгжсөн, ардчлалыг хөгжүүлсэн өндөр хөгжилтэй барууны орнууд ялангуяа Англи, Австрали, Америк нэгдсэн улсын эрх баригч болон барьж байсан улс төрийн гол намуудын төлөөллүүд мөн одоо өндөр хөгжилтэй орнуудын улс төрийн том лидерүүд, ерөнхий сайд эргэлж байсан улсуудаас орцуулахаар бид нар ажиллаж байна. За Монголын ардчлалын нэг онцлог байдаг. Энэ бүхлээр бид бол өснөдөгтэй энэ ардчлалыг одоо нэлээд онцгойлон амжилттай хөгжүүлж байгаа улс орон тооцогддог. За бидний энэ хэрэгжүүлсэн ардчлалын хөгжил нэг онцлог нь болохоор улс төрийн болон эдийн засгийн одоо хувьсгалыг өөрчлөлтийг нэгэн зэрэг хэрэгжүүлж байгаа. Бидэнтэй адилаас хуучин социалист орнууд ялангуяа бүс нутгийн эдгээр одоо хуучин социалист орнууд бол ихэнхдээ зөвхөн эдийн засгийн өөрчлөлт реформыг голчлон хийж байгаа. Улс төрийн ардчлалыг манайх шиг сайн хийж чадахгүй байгаа. Хийхгүй байгаа. Энэгээрээ бол бид олон улсын хэмжээнд нийт өндөр үнэлэгддэг. Үүнийг бол одоо олон улсын холбогдох байгууллагууд болоод улс төрийн том намууд одоо улс орнууд бүлээн зөвшөөрч өндөрөөр үнэлдэг юм байна. Тэгэхээр энэ хурлаар бол бид нар энэ 30 жилийн одоо 30 жилийн хугацаанд Монголын ардчлал хэрхэн хөгжсөн бэ? Ямар одоо алдаа оноо байсан бэ? Ямар олж амжчууд байсан бэ? Энэ бүгдийг дүгнэж цэгнэж ярилцсанаа. Зөвхөн өөрсдөө биш одоо ижил төстэй улс орнууд гадаад орны төлөөлөгчид болон судлаачид өндөр хүчтэй орны одоо ардчлалыг олон жил хөгжүүлсэн орнуудын төлөөлөлтөд судлаачид хамтарч одоо хэлэлцэж ярилцсанаа. Энэгээрээ бол энэ хурлын одоо онцлог ач холбогдол бол нэгэнд оршноо. Ерөнхий сэдэв маань бол одоо Монгол бол энэ ардчлалын баян бүрдгсэн ийм одоо сэдэв доор энэ ажил маань өрнөн. Тэгээд энэ ажлыг зохион байгуулах хүрээнд бид нар вебсайт гаргачихсан байгаа. Вебсайтын маань хаяг маань хаа вэ? Тэр модик 2019.com гэсэн ийм сайт гаргачихсан байгаа. Тэрүүн дээрээ тэр хуралтай холбоотой мэдээллүүдийг бол тавиад эхэлсэн. Тэгээд цаашдаа бол энийг ер нь тасралтгүй баяжуулаад явна. Энэ хуралтай холбоотой мэдээллүүдийг бол та нар энэ сайтн дээрээс шуурхаа аваад аж болох байхаа гэж бодож байна.